Нэг гэх юм бол мэдээж хөрөнгөний зах зээлийн одоо үр ашигт байдлыг нэмэгдүүлнэ. За хоёр дахь юм бол Чингис хаан баялагын сангийн 3 төрлийн сантай байлаа. Тэгэхээр энэ дотор бас хоримтлын сантай болсноор за бас ирээдүйн хойч үе залуучуудынхаа санхүүжилтийн их усрыг бас тодорхой хэмжээнд шийдээд өгч байгаа юм уу гэж харж байгаа. Одоо уг Чингис хаан баялагын сангийн өөр нэгэн сан болох ирээдүйн сан байгаад байгаа. Тэгэхээр энэ сан за амнаатаас тодорхой хэмжээний орлого орж ирж байгааг цааш одоо хөрөнгө оруулалт буюу одоо аривжуулах байдлаар Монгол улсын төсөвтөө бас хувь нэмэр оруулна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр мэдээж төсөв нэмэгдэнэ гэдэг чинь тухайн улс орон одоо өөрсдийн хөгжил за хойч үедээ зарцуулах мөнгөнд бас нэмэгдэж байна гэсэн үг. Ингэснээрээ яг нэг талаараа юу илэрхийлэх болох вэ гэхээр одоо байгалийн баялаг бол шавхагддаг нөөц хязгаарлагдмал. Тэгэхээр бид нар байнга энэ уул уурхайн салбараар бол улс орныхоо доктортой байдлыг хангана гэдэг бол бас учир тогтолтой болж эхлэхийн дээр за энэ санхүү хөрөнгөийнхөө зах зээлийг сайжруулж нэмэгдүүлэх зорилгоор одоо энэ Чингис хаан баялагын сангийн үйл ажиллагаа бол их зохимжтой байна л гэж харж байна. Ер нь хойч үеэл дэмжсэн нэг бодлогын жишээ юм болов уу гэж хувийн өнцгөөс бол харж байна.